Сэтгэл готрол, depression, стресс, гонигтай байдал, идэвхгүй байдал. Ямар амар муухай зүйл вэ те. Бүр сүултээ бараг ингээд хүчмээр санагддаг үе байдаг да. Хүн болгонд тэгж санагддаг би мэдэхгүй л те юм. Бараг тэ амьдралын утга учирыг бодож мадаа хүмүүсээс асууж байгаа асуулт нь амьдрал ер нь бол яагаад байд юм бол амьдралын утга учир гэж юу вэ? Тэгэж мэгэж бараг бодоод өсвөр насндаа ч юм уу сэтгэл готрол, depression гэдэг нь одоо хэлэхэд үнэхээр харамсалтай байна. Энэ бол идэвшгүй өвчин. Гэхдээ угаасаа нөгөө нэг хүний биед байдаг одоо нөгөө нэг хеликобактер ч юм уу, стресс гардаг ч юм уу, эсвэл тиймэрхүү зүйлтэй ижилхэн хүнд угаасаа байдаг зүйл. Хэсэгтээ депрессд байгаа. Тэгээд дараа нь гайгүй болох үе байгаа. Хэтэрхий их депресстэй байвал энэ бол бас хор хөнөөлтэй. Ер нь аливаа зүйлэн дээр ингээд ямиг хэтрүүлэн гэдэг чинь амар хор хөнөөлтэй шүү дээ. Ор мөргүү байхгүй болгох, эдгэх, эсвэл дахиж одоо ямар нэг юм хийгээд дахиж хизээч депрессдэггүй, стресстэггүй болох тийм арга зам одоохондоо шилэх ухаанаар батлагдаагүй, нотлогдоогүй байгаа учраас надад өөрт одоо депресс гэхэд сэтгэл санааны готролтой байгаа үед тусалж исэн зүйлсээс би та нартай хуваалцъя. Мэргэжлийн сэтгэл зүйчдээр очиод сэтгэл санааны гутралын эмчилгээ хийлгэж болдог. Сэтгцийн эрүүл мэнд ч юм уу эсвэл тиймэрхүү одоо сэтгэл зүйчдээр явдаг хүмүүс ганцхан галзуу хүмүүстэй гэж явдаг гэж хүмүүс одоо бодхоо үнэхээр болох хэрэгтэй. Энэ бол хамгийн одоо бараг тий гадаад байгаа хамгийн амжилттай хүмүүс, хамгийн ад жаргалтай хүмүүс өөрийн гэсэн сэтгэл зүйчтэй, өөрийн гэсэн сэтгэл санаагаа хуваалцдаг, ярьдаг хүмүүнтэй байх нь маш чухал. Тэгээд сэтгэл зүйч нар юу хийж байгаагаа маш сайн мэдэх хэрэгтэй. Монголд ч гэсэн сэтгэл зүйч нарыг одоо хүндлээ, сэтгэл зүйч нар ч гэсэн одоо хүмүүст сэтгэлээсээ хандаж эхлэх хэрэгтэй байх. Сэтгэл зүйчний тухай гэвэл өөртөө тохирсон сэтгэл зүйчийг олох маш чухал. Жишээ нь хүн болгон өөрийн гэсэн амт, өөрийн гэсэн дуртай хоол байдаг шиг хүн болгон дахин давтагдчихгүй байдаг болохоор сэтгэл зүйч болгон бас яг өөр харьцаатай, өөр хэв маягтай хүмүүсийг өөр засдаг. Учираас өөртөө тохирсон, өөртөө чинь яриа нийлэх тийм сэтгэл зүйч олох нь чухал. Нэг сэтгэл зүйчдэр очиод тэр бол чинь сэтгэл зүйч ямар гэсэн үг бас биш. Чам таалагдахгүй байгаа сэтгэл зүйчдэр чи заавал олон явах гэдэг чам шаардлага байхгүй. Таалагдвал сэтгэл зүйчдэрээ очих хэрэгтэй. Сэтгэл зүйч бол надад маш их тусалж байсан. Би бараг 2 жил өсвөр наснда надад сэтгэл зүйч байсан бол хэрвээ одоо сургуулийн сэтгэл зүйч ч юм уу эсвэл тиймэрхүү сэтгэл зүйчнэр одоо хүртээмжтэй байсан бол би арай өөр байх байсан байх гэж бодсон. Гэхдээ би бараг сэтгэл зүйн зөвлөгөө 14 оноос хойш юу навч эхэлсэн. Гэхдээ байнга явдаггүй л те. Байнга явал амар зүгээр. Гэхдээ яг би нөгөө жоохон сэтгэл готролтой асуудалтай үедээ л очдөг. Тэгээ баг ганц хоёр оролтоор л ер нь зүгээр болчдөг. Баг ганц оролтоор зүгээр болоход айгүй олонтой. Зүгээр л хүнд чинь нөгөө нэг танил ойр дотны хүндээ ярих юм ярьж чадахгүй. Тэгээд нөгөө нэг шал танихгүй хүнд юм ярихад амар сайхан байдаг штэ. Тэгээд тэрэн шиг хүнтэй ярилцсан гэдэг чинь гоё. Тэгээд сэтгэл зүйч улам бүр ингэ чамтай хүнтэй ярилцахдаа мэрэгжсэн хүн байгаа болохоор чам сэтгэл зүйч зөвлөе. Сэтгэл зүйч болоо. Сэтгэл зүйчтэй л оч. Их нь миний өөртөө хэрэгжүүлсэн маш чухал бөгөөд үр дүнтэй бүр чихнээс надад туссан зүйл. Энэ бол биеийн балансыг олвол сэтгэлийн балансыг бас олноо. Бүр мэдэрсэн. Эрүүл бие царвал ухаан оршин гэж Дамтны нацагд орж хэлснийг бид нэр олонтаа сонсдог. Бие махбодын хөтөлбөр хийх нь маш сайн. Бүр ингээд сэтгцэд бүр ингээд сайн. Олон улсын эмчнэр, сэтгэл зүйчнэр хүн болгон зөвлөдөг. Нөгөө нэг хүн хөгшөрч биш хөшиж өгнө гэдэг чинь бүр яг үнэн бохгүй юу? Заавал дасгал хийх дургуй ч юм уу, ер нь дасгал хийдэггүй ингээд байгаль гэдэг хүмүүс үүдэн шүү дээ. Бид нэр ингээд бас нөгөө нэг дотоод ертөнцийн сэтгэл санааны ямар нэгэн асуудалтай байдаг. Зүгээр л би хайртай хүмүүсээ дасгал хийгээсэй, хайртай хүмүүсээ хөдөлгөөнтэй байгаасай, хайртай хүмүүсээ одоо ингээд биеийн балансыг олоод сэтгэлийн балансыг олоосай гэж амар хүсдэг. Гол утга учир нь тогтмол хийх ёстой. Өдөр болгон эсвэл өдөр алгасаад тогтмол чи богино хугацаагаар ч хийж болно. Чи ядаж нэг 10 минут гэдэг бол чам тийм амар их хугацаа биш шүү дээ. Бол ихэнх зүгээр турхтаа хийдэг зүйл биш. Эсвэл амар тийм хүнд хэцүү зүйл бас биш л дээ. Дасгалыг чинь зүгээр ямар ч хамаагүй аргаар хийж болно. Гэтэ энэ нь бол
яг түрүүн хэлсэн шиг зүгээр нэг хийгээд ч юм уу эсэг хугацаанд хийж байгаа орчих зүйл биш. Энэ бол чиний хүн өгтөлчин амьдралын хэв маяг байвал бүр төгс. Тэгээд ер нь бол хүмүүс янз бүрийн цагаар дасгал хийх, хизээ дасгал хийх вэ гэж амар асуудаг штэ. Тэгээд миний хувьд би дандаа орой дасгал хийдэг байсан. Өдөржингөө юмнуудаа хийгээл тэгэл за орой дасгалаа хийчээ сайхан биеэ ядрачаа тэгээд унтнаа гэж би боддог гэсэн баггүй. Тэгсэн чинь яг үндэ эсрэгээрээ өглөө босоод сайхан дасгалаа хийчээд тэгээд усанд ороод тэгээд цаашаа ажил хичээл сургууль юу гэдэм бүх юмнуудаа амжуулахад маш тохиромжтой байд юм бэлээ. Өглөө болгон дасгал хийгээд тэгээд нэг тийм усанд орсны дараа чамд маш гоё мэдрэмж цааштай ингээд өгөөд чи цаанаасаа л нэг тийм ингээд нэг сайхан ааштай гоё болоод тэгэл дээрэс нь чиний бие чинь чангараал чи ингээд гоо үзэсгэлэнтэй болоод тэгээд дээрэс нь бас тогтмол усанд ороод байгаа юм чинь бас гоё шүү дээ. Би нөгөө нэг бас тогтмол усанд ордоггүй хүмүүс байдаг гэж сонссон. Тэгээд утлаа хэлгүүдээ та нар тогтмол усанд ордог тийм үстэй те. Окей. Орчин чинь бас чиний сэтгэл санаанд маш чухал. Чи гэрээ цэвэрлэх хэрэгтэй. Өрөө чинь одоо ингээд эмх зэгцтэй ингээд харахад нэг олон юм байх хэрэггүй. Би ч олон юм цуглуулдаг. Гэтэ ингээд аль болох юм нь бол ингээд юмнуудаа маш зэгцтэй байлгах гэж хичээдэг. Зэгцтэй байлгаад миний өрөө гоё үнэртэй, зэгцтэй, гоё үзэмжтэй байхаар би ингээд хараад ингээд цаанаасаа л нэг тийм цэмбгээр тэгээд нэг тийм аз жаргалтай тэгээд нэг олон юм толгойн дотор бодогдоод идэггүй. Надад ер нь бол аливаа юмны гоо зөө маш чухал байдаг. Миний амьдарч байгаа орчин тэгээд миний идэж ууж байгаа юм хүртэл гоо зөө надад ингээд гоё байдаг. Одоо нэг тийм санаа харагдаж байгаа зүйл байл би нэг бараг идэж чаддаггүй. Ингээд гоё харагдаж байгаа ногоо могоо эсвэл нэг тийм гоё харагдаж байгаа идэж уухыг хичээдэг. Тэгээд эцсийн миний зөвлөх надад бас маш үр ашигтай байсан зүйл бол бичээд бай хангар минь зүгээр л бүхнийг бичээд бай. Амар хэцүү юм тохиолдолд би ингээл бараг хүмүүс надад ингээл надад ярих хүн байхгүй. Тэгээд дээрээс нь сэтгэл зүйч төр очих мөнгө байхгүй. Тэгвэл би ингээд дэвтэр дээрээ биччихдэг. Дэвтэр дээрээ ингээл өөр өөртөө ярьж байгаа юм шиг. Би ингэсэн тэгсэн тэ ингээд надад яг ингэж санагдчихээн. Тэр хүмүүс надад тгий санагдсан. Надад тэр хүмүүсээ тэ угаасаа хүн чинь гонигтай байхдаа хүнтэй ярих юм бодох юм амар их байгаа. Толгойн дотор бүр амар юм илдээд ч юм уус л ингээл нэг амар ингээд хэцүү ингээд депресстэй байхаар чи ингээд болсон өнгөрсөн болорсон юм а бодоод амар хэцүү байдаг да. Дэвтэр дээрээ биччихээр би яг хүнтэй юм ярьж байгаа юм шиг болоод тэгээд одоо асуудлынхаа тухай бичээд дуусныхаа дараа нэг л хүнтэй юм ярьсан юм шиг болно л та. Тэгээд яг хуу чи бас эвгүй юм бичсэн байж болно. Чи тэр дэвтрийг устгаж болно, яаж ч болно те. Чи өөрөө л мэдэн штэ энэ чинь зүгээр л цаас шүү дээ. Дэвтрээ яаж хөтлөх нь ингээд чиний эрх чөлөө. Тэгэхээр би юм зүйлсийг чамд зөвлөе. Надад маш тусалсан. Би одоо бадан байж 4 зүйл тунж авч та нарт зөвлөлөө. Тэгээд энэ дөрвөөс хэрэгжүүлж үзээгүй ч юм уу эсвэл бүгднийг хэрэгжүүлж үзсэн байвал стресс чи арилахгүй байвал би итгэхгүй байна. Яг гэвэл бүгднийг энэ бүхэл бүтэн энэ дөрвөн юмыг хийгээд авах чинь чи үнэхээр депресстэй байвал энэ дөрвөө хангалттай хийгээгүй байна л гэсэн үг баг. Нэрээ шүү. Ягаад гэвэл энэ дөрв бол бүр ингээд гарцаагүй ямар тайс чиний одоо ингээд энд байгаа сэтгэл санааг чинь ийшээ болгоход ингээд туслана. Окей? Надад итэг. I've been through that stuff. Okay? Бити стресс дээрээ бидний нэг л дэлхий дээр амьдарч байна. Болж бүтггүй юм болно, болох юм болно, болохгүй юм болохгүй тэгэл янз бүр байна. Тийм болохоор bye.